Маш баяртай байна. 2026 оны Монгол Улсын аврах шал оруулах тэмцээн манай Хинтээ аймгийн Жигс хотноо 3 өдөр зохион байгуулагдаад өнөөдөр 2 дахь өдрөө зохион байгуулагдаад явж байна. Анх удаа Хинтээ аймагт улсын авраг аваад одоо зохион байгуулагдаад явж байгаа нь маш их гоё байна. Заал танхимаач гоё гэсэн байна. Хүмүүс урьж аваад улсын авраг зохион гэдэг нь ерөнхийдөө аймагаас сурталчлах тал дээр ерөнхийдөө сайн болох дээр маш гоё сэтгэл төрж байна. Манай бэлтгэл болох дээр 7 хоногт 3 удаа, 1 дахь, 3 дахь, 5 дахь явдаг байсан. Яг хичээлийнхээ дундуур өглөө хичээл ордог байсан. Өглөө хичээл орох нь өглөөс хойш бэлтгэл. Өглөөс хойш хичээлтэй хам бол өглөөний бэлтгэл өглөө 9 цагаас бэлтгэл хийдэг байсан. Яг Дэвжээний хувьд л жоохон аюултай гэсэн юм болоо да. Жижигхэн хөөрхөмжүүд биш те. Дэвжээг бэлтгэл хийхдээ засна. Бэлтгэл хийж дуусчих буцаага хураагаад явдаг. Дараагийнх нь бэлтгэл орох журмаар тэгж явдаг байсан. Ерөнхийдөө дэвжээ хураагаад дэвжээнийхээ зөөж байгаа үе л маш гоё байсан юм болоо. Зөндрөлтэй гэж. Яг сая юунд зааланд орсон чинь амар гоё тогтцолсон байдаг. Маш их гоё зураг хөрөг маш их олон тавьсан байлээ. Их гоё. Сайхан санагдсан. Тийм. Сүүлийн 10 жил барилгата одоо анх удаа улсын аврагаас өнжиж байна. Яг тэгээд тэр тусмаа нутагтаа болж байгаа улсын аврагтаа маш их ормоор санагдсан. Нутагтаа болно гэдгийг сонсоод маш их тогтолсон. Яг барилдаад үсчихгүй, ороод үсчихгүй гоё ч юм гоё та нэг төрүүлээд үсчихэд гоё доо гэж бодож маш их тайлбарлажсэн. Гэхдээ яг нэг бэртгэлийн улмаас ялцчихгүй өнжиж юм жоохон харамсалтай л байна. 2015 оноос 14 оноос хойш ерөнхийдөө насан туршид улсын аврагтаа орж ирсэн. 15 онд бас яг бэртгэлийн улмаас өнжиж ирсэн. 16 оноос хойш дараалал ерөнхийдөө 9 удаа төрүүлээд нодлон 2025 оныхоо улсын аврагаар хүрэл медаль аваад ингээ 26 онд өнжиж байна. Эндээ. Тэгэлгүй яг маш гоё байна. Одоо яг доороос жинхэнэ залуу үеийн залуучууд маш их оролцож байна. Дээрээс нь бас өмнө барилдаж байсан дэлхийн аваргын медальтангууд болон дэлхийн аваргын гавьяа тамирчингууд маш их оролцлоо. Улсын авраг хэдийд болж байгаа улсын авраг маш өрнөдөг маш сайхан болж байна. Яг юу энэ жилээс маш олон хүүхдүүд ерөнхийдөө бэлтгэл сургалт хийж байна. Манай аймгаас одоо энэ бэлтгэл хийж байгаа гайгүй барилдаж эхлээд явж байгаа юм бол 2-3 хүүхэд байх шиг байна. Эрэгтэй. Эмэгтэй бол яг бас яг улсын авраг юунд насан туршид орсон хүүхдүүд байхгүй. Араахан байхгүй. Цааш ер нь бол орж ирэх байх гэж бодож байна. За баярлалаа.